Сайн бацхан нэрхэндүүд үзэгчтэй үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сенсац нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн шинэхэн дугаараа энэ цаг үеэд хүрэхэд бэлэн болсон байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн Сенсац нэвтрүүлэг маань шинжлэхтэн шинэ өнгө төрхтөөр шинэ найруулгатаагаар та бүхэнд хүрч ирснийг зарим үзэгч маань бол санаж байгаа. Бидний анхны дугаартаа КV хамтлагийн дучин соёлын тэргүүний ажилтан Намууна оролцсон бол энэ удаад бид жүжигчин Мисс Шүүдэр цэцгийг онцолж байна. За ингээд нэвтрүүлэгтэйгээ хамтаагаараа TV8. Жүжигчин Мисс Шүүдэр цэцэг. Энэ бүсгүй үзэгч та бүхэнд анх хайрлаж болох уу 9009 Валентины загтал кинонуудаар танил болсон. Энэ жил соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлэр төгссөн тэрээр өлсгөөрөө маш их уурладаг гин. Шивээс хийлэхийг маш ихээр хүсдэгч хийлгэж чадаагүй л яваа нэгэн. Урууланд дуртай. Яагав чих барьж унтахгүй бол унтаж чадахгүй гэдэг шиг хайрынхаа уруулыг л мэдэрч тэмтэрч барихгүй бол унтдаггүй гиндэ. Бас болоогүй уурлахаараа чимээгүй орчинд ч юм уу эсвэл гэрээ цэвэрлэн өндөр ууланд гарч орилно. Караокед орон ямар ч хамаагүй дууг солгоогоор дуулж орилж тайвширдаг. Мөн дуу сонсон цаасан дээр юу ч хамаагүй сараачдаг хачирхалтай нэгэн. Бас аимхай жом хорхоо шавж голио могой ус харанхуй цахилгаан цахих тэнгэр дуурах согтуу хүмүүс гээд айхгүй юм бараг байхгүй. Гэхдээ айж байгаагаа мэдрэхээс хамгийн ихээр айдаг хэмээн ярьж байлаа. Бодож байгаагаас ч илүү бүр нэрээ марттлаа эрхэлдэг охин. Багахан зүйлд баярлаж, уйлж гомддог шүүдрээ маань 1-2 дугаар хоолыг эрэгтэй хүнээс ч илүү хурдан иддэг. 2 дугаар хоолыг бүр уучдаг гин шүү. Амьдралдаа 2хан удаа өглөө гав ганцаараа сэрж байсан тэрээр сэрээд л шууд уйлж байсан гин. Жүжигчин Шүүдэр цэцэг тэгээд амар гэдэг хоёр үгийг маш их хэрэгэлдэг. Багсахыг маш их хичээдэгч чаддаггүй гин. За өчигдөр Сенсац нэвтрүүлэг үргэлжилж байна. За өнөөдрийн Сенсацтай зочноор за жүжигчин Мисс Шүүдэр цэцэг оролцож байна. За Шүүдрийн хувьд бол маш олон сенсац үүдэг. Жишээ нь одоо онлайн сошиал ертөнцөөр хамраа янзлуулсан, за мөн одоо дээрээс нь голын хэрэг дээр нүцгэн бүжиглсэн. За тэгээд одоо ер нь бол маш олон сенсац дагуулж байдаг. За түүний найз залуу болох одоо Микс хамтлагийн дуучин тэр бас ингээд үр ширтэй. За түүнээс болоо Шүүдэр цэцэг ер нь одоо комент дээр хэрэлддэг гэж манай Шүүдрийн хувьд сенсац бол маш их дагуулдаг. Тэгээд эдгээр сенсацууд ер нь үнэн юм уу, худал юм уу? За манай одоо Мисс сайхан бүсгүй маань өнөөдрийг хэрхэн яаж өнгөрүүлэхийг бид ямар ч байсан дандартайгаа яриад Алтай центрээс одоо гарч явах юм байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа дагнаа. За үзэгч хамтдаа. Тэгээд дагцгаая. За тэгэхээр одоо Алтай центр дээр за цаг 1 цаг болж байна. Тэгээд ямар ч байсан Шүүдэр цэцгийн маань гэр бол одоо энд байд юм шиг байна. Тэгээд эндээс гарч ирэхээр хаашаа явах бол тэгээд ямар ч байсан бүгдээрээ дагаад өнөөдрийн сенсац зүйлгээ үргэлжлүүлье. За үзэгчтэй тэгэхээр Мисс жүжигчин Шүүдэр цэцэг маань энэ барилгын талбайны дуртаас машиндаа суугаад хөдлөлөө. Тэгээд Сенсац нэвтрүүлэг Шүүдэр цэцгийн өнөөдрийн турш дагах байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо ямар сенсац байгааг бүгдээрээ хамтдаа үзнэ. За шүүхээр манай нөгөө машин бол урд дагаж яваа. За улсын хэлхүүрээс хэлхүүрлөө доош эргээд явчихлаа. Нажаа одоо гэрэл хийж байгаа тийм. Харагдана. За ямар ч үсэн доошогоо улсын хэлхүүрийн зүгэл явлаа да. Тэгээд дандартайгаа явж гисэн холбогдъё. Одоо ер нь манай загвар өмсгч Мисс одоо Шүүдрийн маань хаашаа явж байгааг та асууя. За дандраа. Энэ барилгачдын далбайгаас хөдлөөд ихтлгүүрийн доош явлаа. Та тэгэхээр одоо хаашаа явж байгаа юм бол мэдээлэл нөх боломж байна уу? За.
Ааха. За ойлголоо. 19-13. Алдахгүй бол дагаа явж явах юм байна те. За ойлголоо. Чи мэдээлэл өгөөрэй. За. Чи манай шүүдрээ маань 19-13 руу явах юм шиг байна гэд дандарт маань бол ярьж хэлсэн байгаа. Бид бол сенсац нэвтрүүлэгт оролцох боломжтой юу? Тань дээр очиж ярилцлага авъя гэж хэлсэн байгаа болохоос яг өөрийг ингэж дагж байгаа гэж бол хэлээг байгаа. Манай нэвтрүүлэг бол өнгөтрөхөө өөрчлөлт шинжлэгдсэн байгаа гэдэг бол үзэгч таа хүмүүс өмнөх дугаарт одоо Кивамтлийн дуучин Монголын соёлын дэргэний ажилтан Намунаг бид бас дагаж нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн. За одоо шүүдрийг дагаад хаашаа явах нь харъя. Тэгээд үзэгчид болон одоо энэ гараад идэг сенсацуудын үнэн бодит баримтыг хамтдаа харцгаая гэж бодож байна. За Жүжигчин шүүдрийг дагах хугацаанд аль нэг газарт зураг авалт хийж болохгүй байсан учраас заримдаа бэрхшээлтэй. Гэхдээ бид шантрахгүй цааш хаа хүрхийг нь харцгаая. Нууцаар дагаж орч чадахгүй харагдчих гээд байдаг. Ямар ч тач шүүдэр цэцэг нилээд удаж ож дараагийн чиглэлдээ гарлаа. Мис одоо жижигчин шүүдрээ маань түүнээс ш одоо 13 орлоо. За мөн одоо 13 шин замын сансар худалдааны төв очиж графон бараа бүтээгдэхүүн авлаа. Бид хүн нууцаар дагаад бичлэгээ бол хийсээр явж байна. За тэгээ мэдээж эмэгтэй хүний хувьд бас графон бараа авахаас гадна сунраа бас магадгүй захиалж оюун зүйлстэй юм шиг байна. Бүс бараан дээр одоо урцгааны шээ бүс бараан дээр ирсэн. Одоо бараа бүтээгдэхүүн үзээд байж байна. Эндээс гараад хаашаа явах нь мэдэхгүй. Өнөөдөр бол бидний яг олж харах гэдэг сенсац бол яг одоогоор бол гарч ирээд байна. Тэгээ явж ирсэн нэвтрүүлгээ үргэлжлүүлье.
Бүс таав гэсэн дэлгүүрт ороод гарахыг үзэгч та бүхэн харлаа. Тун удахгүй гайхалтай дээлэр гоёсон мис бүсгүйгээ харах үзээ. Андуудын нэгэн хувцсны дэлгүүрээс сая л гарлаа. Эмэгтэй хүн дэлгүүр орохороо хэр их уддаг билээ дээ. Биднийг ч баггүй хүлээлглээ шүү. Шүүдрийг онцлон хэлэхэд нилээд сайн жолооч бололтой. Давхихыг ч ёстой нэг үзүүлж байна да. Биднийг алдна, арай гэж дахиж олж авна, бас алдна гэсээр нэвтрүүлгээ үргэлжлүүлсээр. Тэгэхээр сенсац нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн турш шүүдрээгээ дагаад бид өхөн олон газраар явлаа. Ерөнхийдөө хараад байхад бол нэг өдрийн дотор маш олон ажил амжуулж байгаа бас нэлээ хөдөлмөрч эмэгтэй юм шиг харагдлаа. Тэгээд яг одоо бол төвшөлтөнгийн урлагийн байрнууд гэж байдаг. За энэний 3 дугаар орцонд ямар ч байсан байгаа сурагт яваад орлоо. Тэгээд бид орж одоо ярилцлага авъя. Шүүдрээдээ бас таны өнөөдрийн турш одоо зөвшөөрлөгөө дагаж нэвтрүүлэг үйлцэн дуучлаарай. Тэгээд шүүдрээгийн тухай маш олон сенсац байгаа. Энэ сенсацуудыг одоо дандрыгаа дуудаад за тэгээд үнэн бодит худлаа гэдгийг бүгдөө хамтдаа орж нэвтрүүлгийнхаа үргэлжлүүлэе гэж бодож байна. За тэгээд ер нь Манай шүүдрээ бол дагаа явахд бол их бэрхэн байлаа. Эмэгтэй хүн гэхэд бас машиныг нэлээд айхтар барьдаг. Ямар ч арайч нэг сүүлийн газраа бол барьж ирлээ. За автаа орцгоё. энэ дотор байгаа сурагтай сенсац нэвтрүүлгийн хамт олон яг одоо өөр дээр нь орж ирсэн. Сенсацийн дагуу нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Сэмэнэ шүүдрээ байна уу? За. Хашаа орсон бол. Энэ даа. За. За сайн байна уу? Сайн байна уу? За оройн дөргий тэгэхээр сенсац нэвтрүүлгээс явж байна. Сенсац юу вэ? Ингээд амар Дандар хөтэлдэг үстэй. тий. Тэгээд өнөөдөр бас манай сенсац нэвтрүүлэг маань өнөөдрийн турш таныг одоо өглөөнөөс хойш даглаа. Тэгээд зөвшөөрлөгөөр дагсан дуучлаарай. Мэдсэн үү та мэдээгүй? Үгүй мэдээгүй. Өглөөнөөс хойш даглаа. Тий. Би өдөр гэрээсээ гарсан шүү дээ. За тэгээ өдөр дандар тань руу яриад гэрээсээ гарах гэж одоо бид нар яг одоо таны хаагуур явсан бүх зүйлийг одоо ингэж бичлэгээж дагсан байхгүй юу? Тэгээ мэдээж бол маш олон сенсац бол байдаг таны тухай тийм ээ. Сошиалистын зурч тэгээд одоо энэ сенсацуудын үнэн бодитыг өнөөдрийн турш магадгүй өнөөдөр танд ямар нэгэн сенсацтай зүйл болж магадгүй гэсэн үүднээс бид нар өнөөдөр таныг дагсан юм аа. Тэгээд би бол зүгээр одоо таныг дагаж ингээл бичлэгээж явсан байхгүй юу? За тэгээд энэ дээр бас танд харуулж болно л да. Тэгээ энэ дээр болохоор маш олон бичлэг байгаа. За ингээд гэрээсээ гараад та шууд нөгөөс 13-ийн шин замын нөгөө сансар худалдаа нэтэв орсон байна. За энэний дараа 13 хойдлын нөгөө үйлчилгээний төв рүү нэг газар руу орсон тий хойд зам. Тий автобусны бодлын хүртэл. Яа. Ингээд за энэний дараа байж байгааг гүйлгээд харуулъя. Тэгснээ ийшээгээ шууд уртцагаан руу яваад бүс бараа гэсэн газар орсон. За тэнд одоо бас манай зурглаач энд бас таны ингээд бараа үзэж байгаа бичлэгүүдийг бас хийсэн. За тэгээд гарч ирээд андууд орсон тийм ээ. Тэгээд андууд ороод андуудаасаа Viva City орсон. За тэгээд дагсаар бол энэ дөрөв ирлээ. Тэгэхээр яг юу хийж яваа өнөөдрийн турш? Ямар амар болсон те? Нэвтрүүлэг маань өөрчлөлтөөр ийм болсон юм аа. Харин дандар залхаал хаана явж гин гэл тэгэл энд явж гин гэхээр ирэхгүй. Тэгэл дахиад яг гараа явгот яг одоо хайчуу гэдсэн. Тэгээ би одоо ирэх гээд байгаа юм болов уу яах гээд байгаа юм бол гэд тэгвэл ингээд дагаал яваадсан юм байна л да. Тэгээ би
дандрыг ойр доор сурахгүй болчоор нэвтрүүлгийг хийхгүй байгаа юм гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь бүр шинжлэгдээд нарийсаад айгу амар болсон шүү дээ. Одоо дандар маань ирж байгаа тэгээд. За би өнөөдөр хаагур яаж явлаа? Болохгүй газар юугаар явлаа гэж бодлоо шүү дээ. Тэгээд бас маш олон ажил амжуулаад нэг өдрийн турш их олон газраар явлаа. Тэгээд жишээ нь өнөөдөр бас ажил дөрвөл амжилттай бүтүү их ажил хэрэгж харагдлаа шүү дээ. Тийм, ер нь л нөгөө орд амар завгүй байгаа л да. Тэгээд баг өдрийн хагасыг бол тэгэл яалтчгүй машинда бүглөөнд өнгөрөөд. Өнөөдөр харьцангуй бас бүглээ гайгүй байсан тий. Тэгээд маш олон ажилтай байлаа. Бүх ажлуудаа сайхан амжууллаа. Сансар худалдааны төв орж тэнд бас клипнийхаа зураг авалтанд би бэлтэж байгаа. Тэгээд клипний зураг авалтанд 2-3 хоногийн хугацаа байгаа учраас маш их бэлтгэл хэрэгтэй болоо. Тэгээд тийшээ орж бас ахуй юмнуудаа аваад тэгээд клипэндээ хэрэгтэй юмнуудыг бас үзсэн. Тэгээд тэндээс гараад 13 уртлын үйлчлэгээний төв рүү орсон. Diva Makeup Studio гэдэг миний бас мейкапыг хийдэг студи байдаг. Тэгээд тэр охтуудтайгаа клипнийхаа зураг авалтын бас өнгө төрхийг ярилцсан. Тэгээд Canon-ы маань клип бас миний өөрийн бас клип гарах гэж байгаа болохоор тоглох клип гарах гэж байгаа болохоор бас тэр болгондоо ингээд бэлдээд маш олон зүйлийг ярилцсан. Тэгээд Canon-ы маань making poster гэдэг тэгээд тэр бүхний нөгөө мейкапууд ямар байх вэ гэдэг талаар ярилцаж би бас цагаа авсан. Тэгэхгүй бол тэр охтууд маань бас маш их нөгөө ачаалтай байдаг болохоор би очиж бас цагаа авсан. Тэгээд тэндээс гараад хайчлаа. Тэндээс гараад уцгаа явсан шүү дээ. Уцгаан дээр тэндээс материал үзсэн, хувцас хийх материал үзсэн. Тэгээд бас миний хувцсыг хариуцдаг газар энэ Лафемгийн урлан байгаа. Тэгээд энэний урлаач тийм одоо захирал бүлээгээд бас манай найз маань миний бүх юм хувцснуудыг уралдаг. Тэгээ би бас өөрийнхөө хувцсны өнгө төрхийг энэ юу урландаа бас даатгах. Тэгээд өнөөдөр бас би ирж пермеркүүдээ өмссөн нэг 4 хувцас захиалцсан байсан. Тэр пермеркүүдээ ирж өмсөөд байж байна. Тэгээд андууд орсон. Тий андууд руу бол юм идэх гэж орсон. Ууг нь өмсөөд юм үзээ яваад гэсэн цаашаа. Өмсөөд юм идэх гэж ороод юм уух га. Тэгэхгүй бол халуун байсан. Тэгээд бас аюу ам цангацсан. Гэсэн чинь харин миний тэнд үйлчлүүлдэг Abigail гэдэг нөгөө хувцсны дэлгүүр тэнд харин амар их юм ирчихэж тэгсэн чинь нөгөө зорилгоосоо гажаа тийшээ юу ирсэн ингээд явцсан. Тэрний бичлэг бас байна тий. Ямар би ерөөсөө анзаараг. Ууг нь би камер амар анзаардаг байхгүй энэ тэнд юу болж ин яаж ингэсэн юм байна. Нөгөө дэлгүүрч явж исэн чинь ихний сансар худалдааны төвд явж исэн чинь нэрээ нэг их яг би кассан дээр бичүүлж исэн чинь нэг мангар юм чиний зургийг аваа яваад байна гээд. Тэг би ингээ эргэж харж мараа хаана маань юу гэдгсэн чинь тэг би болооч гэсэн чинь болохгүй тэнийгтэл дагаа яваад лээ. Хайцсан байна уу гарцсан байна гэ бүр тэр их амар бухимдсан. Тэг би тийм үү ямар сони юм тэгэл за гэл тэгэл нэг тоогоог өнгөрсөн. Түүнээс би бол камер анзаарч хараагүй. Тэгээд би Viva City руу очиж IC Studio дээр очисон. IC Studio бас миний тоглосон Canon-ы зургийн багаар ажилласан. Тэгээд зураглаач нар дээр очиж бид нараас тэнд бас хурал хийсэн кино группээрээ. Тэгээд өнөөдөр бас өөрөө тань одоо ажил ингээ сайхан амжиж ил байдаг юм байна. Биднэрт бас нэг асуудал бэрхшээл байлаа л да. Өөрөө айгүй хурдан явах ээ, шүлжиж явах ээ. За нууц хөлгээд ганц нэг бас дөрөв зөрчиж харагдсан үгүй юу? Өөрөө мэдсэн үү? Амар хурдан хэр оргийн эмгтэн хүн бол бас хотын замаар тэгж явдггүй шүү дээ. Таксины жолооч эмгтээчүүдийг л би бас нэг тэгж явдсан болов гэсэн чи өөрөө чи бүр амар мэрэгжлийн жолооч юм шүү. Бид нар хоёр машинтай дагаад нэлээд удаа алдаад авсан шүү дээ. Тэгээд байн хаана минут албад баг хаана би гайхацсан. Энэ жоохон давхих туртай баг тийм. Тийм ер нь давхих туртай. Гэхдээ манад давхих зам хэцүү штэ. Энэ бүглөрөөд байдаг. Тэгээ өнөөдөр харьцангуйс бүглөө баг байлаа. Тэгээд ер нь давхих туртай. Тэгээ би явж байгаа л маргааш нь маань нөхөр машин авахаар чи өчигдөр нилэн гიშгсэн юм а да гэдэг байхгүй юу. Тэгээд машин угцраал идэм шиг байлаа ингээд өргө хөлтөн хий орцсон гүйдэлтэй юм шиг л болцсон байт юм шиг байлаа. Тэгээд ер нь аль нилэн давхнаа нилэн гიშгдэг. Тэгээд бэмбэ ч бас нилэн хүчтэй болохоор тэгээд аваад тавьчихдаг. Тэгээд ганцаараа явж байгаа болохоор бас хүчтэй тийм зугаатай явдаг. Тэгэл дуу сонсоод толгой хөдлөөл явуулсан. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн турш таныг дагахад бол нилэн хурдан шуурхай ажиллаа амжуулдаг давхитыг бүсгүй байна. Ямар ч байсан одоо энэ онлайн сошиалар байгаад байдаг тэр сенсацуудаас би юу ч илрүүлж чадсангүй. Тэгээ манай дандар одоо тантай ярилцах байгаа, ирж байгаа. Тэгээ өнөө бодтыг үргэлжлүүлээ, нэвтрүүлэг үргэлжлэе. За тэгээ. За баярлалаа.
За сенсац нэвтрүүлгийн албан ёсны хэсэг бол эхлэх гэж байна. Тэгээд за юу вэ шүүдрээ? За сайн уу. Юу вэ? Ямар амар болсон юм бэ танын нэвтрүүлэг чи. Харин найз нэвтрүүлгээ TV8-аар цацдаг болоод тэгээд шинжилсэн. Мэдээж бас урдныхаа өнгө төрхөөс арай шинэлгийг хийсэн дээр байх гэж бодоо. Тэгээд өнөөдөр ч бас зөвшөөрлөгөө шүүдрээгээ дагчлаа. Нэвтрүүлгийн баг хамт олноос олонныхоо өмнөөс болоод үзэгчдийн өмнөөс хамгийн түрүүнд уучлаарай гэж хүлцэлвчээ. За зүгээр. Гэхдээ хэлэхгүй дагвал бас эвгүй юм байна. Эвгүй юм байна. Бүр нэг бүрчлэн бүгднийг авсан юм шүү дээ. Сая бичлэг үзсэн чинь. Тэгээ яхаа за дандар юм да гэж. Тэгээд дугаа өнгөрөөд. Өмнөх нэвтрүүлгээр бас КV хамтлагийн намын очоод чамааг болохоор ч л ууралсангүй шүү гэсэн. Тийм үү. Үзээгүй хидэн цагаас гардаг. Бэм гарагта 22 цаг 40 минутаас гарч байгаа. 22:40 за. Тэгээд юу хамгийн түрүүнд шүдрэгээс бас асуух гэж байгаа зүйл гэх юм бол нэлээ их тавьсан өнөөдөр манай зураглаачд бол сурвалжлах багийнхан моноо чамааг бол маш их алдсан гинэ. Яагаад авах гээд эмхтэй хүн байж. Харин тийм ээ би жоохон мэдгүй тэгээд давхих дуртай мó тэгээд давхичтیں۔ Ер нь давхих боломжтой газар байх юм бол тэгэл яваад идэв шүү. Над руу манай сурвалжлахаа яриад гисэн шүү дээ. Өө энэ шүүдрээ чин төв зам дээр шууд ирчихсэн юм байна. Нилээ дөрөн зүртсэн сурагтай. Яана. Тэгээд хаяа яг дөрөм зөрчичтیں۔ Гэтэ нэг хөрхийг юм хоргүй чаваас гайгүй. Бас өөрийг амар өмөрөд. Тэгээд дөрөм зөрчгөр амар баярлнаа. Тэр хүн эндээ Тэгээ нөө бүглэрөө орчих гадсан болохоор бас айгүй их ажилтаа байсан болохоор ихэнх хувийн замын бүглэнд өнгөрөөмөргүй ш. Тэгээ бүх ажлаа л амжуулчмаар байсан. Тэгэл аль болох хаа нөхөн гарц юу вэ? Тэгэл тэр болгоноор харин тийм байл л дээ. Бас байр энэ дундуур бас явж нилээн л их зам давчлаг бас багтай. Би ер нь зам сайн мэднэ. Ер нь 8-9 жил машин барьж байгаа. Бас камергүй газрыг андахгүй. Камергүй газруудыг бас мэднэ. Тэгтээ цагдаа нарыг хараад бол каал штэ. Гүлгэнэ штэ. Гүлэлзэл яасаа хаа гэж хэцүү штэ. Ер нь гэтээ замын цагдаагийн газрын бас мундаг ажиллаа хийдэг. Тэгээд нөгөө имбас хэлид орж агаад нөгөө чи хэд хүртэл хамгийн дээдлэн тавьчихсан бэ гэ би нарны зам дээр 160 хүргэжсэн гэ хэлсэн чи дараа нэг ах зогсоогоод за шүүдэр цэцэггүй чи яасан их 160 хүргэдэг. Би бүр хэлэх үгүй болоо тэгээ хамаагүй бас юм ярьж болтгүй юм шиг байлээ. За тэгэхээр шүүдрээ бол мэдж байгаа. Шүүдрийн талаар бол маш олон сенсац сошиал ертөнцөөр бол гардгаа. Нэлээх сенсац өртдөг бас уран бүтээлчтэй нэг гэж боддөө шүү дээ. Чи бас тэгж бодож байгаа хэ? Би бас тэгж боддөө шүү. Ер нь бол хөрхий мөрөөрөө л байдгийн тэгэл мөнгө төлж юмаа бичүүлдэг хүн л алцсан байлээ. Тэгэхээр за хамгийн ихний сенсац асууя л да. Тэгэхээр шүүдрээ Амьрлагч үлээ кинон дээр тоглож байхдаа нэг голын ирэг дээр нэг айхтар бүжиглж байгаа бичлэг сайтуудаар тарсан. Тэгээд тэрийг болохоор сайтхан бол алдагдсан гэд шүүдрийн одоо энэ голын ирэг дээр бүжиглж байгаа бүжиг алдагдваа гэсэн бичлэг тавьсан байсан л та. Тэгээд энэ үнэн нь худлаа юу? Гүгү би өөрөө юу яасан? Тавьсан. Эхлээд Instagram дээрээ тавьсан. Тэгээд нөгөө 15 секундээр тавьсан. Тэгээд дараа нь тим бичлэг алдагдсан гэдэг нөгөө нэг сошиал ертөнцөөр явуулсан сайтуудаар. Тэгээд би тайлбар хийгээд Facebook дээр бүтэн бичлэгээ хийсэн. Тийм. Зөв. Тэгвэл албан ёсоор бол алдагдаагүй энэ бол худлаа юм биш үү? Өөрөө тавьсан юм шүү дээ. Тийм, алдагдаагүй би өөрөө Facebook хуудастай тавьсан. За дараагийн сенсац тэгэхээр шүүдрийн талаар ингээл сенсац ингээл яваад хахаар мэдээж шүүдрээ бас өөрөө фейсээрээ бас үзэгчтэйг нэлээд харьцдаг те уншигчтайгаа бас харьцдаг юм шүү дээ. Комментор нэлээд батл хийсэн, хэрүүл хийсэн гэсэн сенсац гарсан. Энэ үнэн үү? Үзэгч одоо уншигчтай одоо коммент бичигчтэй гэх юм уу? Хизээ юм болоо. Одоо тэр хамраа янзлуулсан гэдэг дээр л юм болов уу гэж магадгүй би ихтэй байнга ер нь бол нэг тэгээ батлаад байдаг юм шиг. Зүгээр яг нэг ганц нэг удаагийн тим юм бол байгаа. Тэг би ч гэсэн бас хүн юм чинь
яг ижилхэн хүмүүстэй бас үзэл бодлоо хуваалцаж хэлмээр л шүү дээ. Тэгээд Facebook найзууд маань ч гэсэн мэдж байгаа. Би ер нь завтай байвал хэнийг ч гэж ялахгүй бүх хүмүүстэй айгуу гоё ойр татна байж мэддэг чаддаг бүхнээ хуваалцаж зөвлөгөө заавар өгөөд ч юм уу те. Тэднээс бас суралцах зүйлүүдээ ч гэсэн суралцаж ингэж яг найзууд чиг явдаг. Тийм яг тийм утгаар нь бол Facebook-оор өстө утгаар нь ашигладаг. Тийм. За тэгвэл баг зэрэг бол нэг бааталцсан үе байгаа юм чи үнэнгээ тамууд арч те. Тийм үнэ. Шүүтрэ одоо бол микс хамтлагийн дуучин темпотой эхнэр төхөр тийм ээ. За тэрний өмнө бас урд нь жүжигчин Баттүрт хайртай байсан гэсэн нэг мэдээлэл сайтн дээр тавигдсан байна л да. Тийм үү? Би ерөөсөө сонсоогүй юм байна наадах гэж. Тийм. Ерөөсөө сонсож байгаа юм. Google ороод чи нэг хайгаад үзээрэй заяа. За тэгье. За энэ талаар өмнө удлаа. Наачин бол худлаа. Амар бац. Нилээ эргэлзэж хэллээ. Жохон нуугаад байна уу? Үгүй жинхнээсээ худлаа. Яг түрүү хахтаа нөгөө би эмэгтэй хүн кинон дээр тоглож байсан. Тэгэл тэрнээс хойш яг нэг хамт авсан зургууд гараад тэгэж бодсон юм шиг байлээ. Гэтэ ер нь бол үгүй худлаа. За тэгвэл хоёлаа камер руу орж байгаа албан ёсоор худлаа гэдэг тамгаад оруулчих. За би жүжигчин Баттүрт хайртай байгаагүй худлаа. Хайр сэтгэл их дагнаа. Тэгэхээр бас Mask Production-ы жүжигчин Алдра та хоёрын чинь бас холбоо бичсэн байх энэ үнэн удлаа юу? Тийм чи асууж байсан шүү дээ өмнө нөгөө гинтийн бэлэг дээр ирээд гинтийн бэлэг дээр ирээд тэгээд нөө та хоёрын хос подолктой зураг байна үерхдэг гэд тарцсан байна үнэн худлаа юу. Тэгээ би нөгөө нэг би Алдра ахтай үерхэж байгаа гүү гэж хариулж ирсэн тийм одоо байгаагүй гэ тий. Тэгээ битээр үерхэж байгаагүй ямар ч холбооцол байхгүй. Ер нь тэр үед нөгөө хамт реклам тоглосон тэгэл бас хамт зураг авахулаа тавьсан тийм. Ерөөсөө өчтөр ууршигтерхан амгаат хоёрын зургийг тавьвал бас холбоод эхэллээ л дээ. Би тэгэхээр темпо шүүтрэ хоёр бас салцсан болов гайхаад байлаа л да энэ л. За битээр салаагүй. Тэгээд амгаа угаас нөө зургнуудаа ингээл аваад байж хат би за яг амгаа ингээд Facebook дээр тавингот би бол азнаад байгаа шүү дээ. Facebook дээр тавингот одоо ингээл нөө сайтууд нь темпогоос салчлаа амгаатай нийллээ гэд яг бичих бах таа гэж би бодож исэн чинь яг бичсэн байсан. Тэгээд тэрэн дугаас бэлтгэлтээс одоо тэгээ баг мэддэг болчих тээ яг ийм юм бичих бах таа гэд. Тийм амгаатай хоёроо сая нэг уран бүтээл дээр хамт ажилласан. Уран сайхны кино намар нээлттэй хийн. Тэгээд тэр кинон дээр хосуулж ажилласан болохоор тэр киноны зургууд бол байгаа. Тийм. За тэгвэл худлаа гэдэг бас хэлээд байгаа. Тийм худлаа амгаатай хоёр үргэлдэггүй хамт уран бүтээл дээр хосуулж тоглосон. За бас нэг хэсэг нөгөө нэг айхтар Ice Bucket Challenge гэж нөгөө мөссөөр нэгээ дуудаал нилээ дэлхийд даяараа бас дэлхийн тэр юунаас Монгол юугаа тутахуу гэж бас монголчууд Монголын уран бүтээлчд бас нэгээ дуудлаа л та. За тэгээд тэр үеэр бол жүжигчин Навча ихч маань жүжигчин шүүдэр цэцгийг бас Ice Bucket Challenge дуудсан юм бэлээ. За тэр үед шүүдрэ маань мэдээж дуудлагыг хүлээж аваад мөс дээрээс асгасан. За түүний дараа бас ямар мэдээ гарсан бэ гэсэн чинь одоо өөрөө мөс асгаад тэр одоо дуудлаганд оролцоод дараа нь ханаа дүрж хатгаа авсан гэсэн сенсац бас бичигдсэн л дээ. Энэ тал дээр үнэн удлаа. Гүй ханаад манаа дүрж хатгаа матгаа аваагүй. Зүгээр жоохон нөгөө толгой дээрээсээ тэгж яхаар бас амар мэдгүй хамаг идсэн сэрэгдэг ч юм уу өнгөрсөн хуучин баларсан юмнууд нь сэрэгдэг ч юм уу мэдгүй ямар ч хэсэн нэг бие зараагаад нэг халуурах гээд байгаа ч юм уу те оройн нь бол жоохон эвгүүцсэн. Гэхдээ амар хатгаа аваад ханаад манад бол хөрөөгүй нэг бие өвтгөөл толгой өвтгөөл ирэнгүүт нэг бие зараагаал нэг сонир болоод идэв шүү дээ яг тийм л юм болсон. Түүнээс тийм амар сенсацтай юм бол болоо.
Хүмүүс одоо ингээл очихоор л худлаа гэдэг байхгүй чи бас үнэн сенсацаа нуугаад худлаа гэдэг юм шүү дээ. Гүү. Яг үстэй. Тэгээ яг үний юм аа л би чамд хизээ бодлоо шүү дээ. За тэгвэл худлаа юм байна хоёулаа худлаа хамгаалаад үү те. Худлаа. За бас нэг сүүлийн үед гарсан нэг сенсац бас нэлээд газар авсан. Нэлээд уншигчдад үзэгчдэд нэлээд юм гайхаад нэр юм уу гэсэн бодогдол төрүүлсэн. За энэ бол нэг самтлагийн 240 болох за гүнчээ тий темпо 2 нэг дэлгүүрээс сая за 700 мянган төгрөгийн бараа аваад тэгээ бараг жил 3-4 сар алга болсон юм байна л да. За тэрнийх нь өмнөөс шүүдрээ тэр дэлгүүрийн хөтөлбөрчтэй нэг айхтар хэрэлдсэн сурагтаа тэгэл бүр бараг л дарамтлж мессеж ütсэн гэж бичсэн байсан л та энэ л тээ. За наачин бол баг Монгол улс даяараа бүр тарсан бах уу. Би тэр чинь 1 сард осон явдал сая өнгөрдөг. Тэгээд нэг таксинд суухад тэр таксины ах чи яах гэж тэр юугийн зээлээр авсан юм дээ гэд бүр таксины ах гэжсэн. Тэгээд би өөх гэд гайхчихсан байхгүй юу. Нилээн явсан сенсац. Тэгээд наадхны чинь хувьд бол би худлаа гэд хамгийн түрүүлээд хэлчихье. Миний мессеж ütсэн бол худлаа биш. Мессеж ütсэн нь бол би үнэн. Гэхдээ намайг айгүй муухагаар доромжилсан. Бүр ингээ байж болох хамгийн дээд зэгээр доромжилсан. Би тэр доромжлыг бол эсэргүүцээд эргээд миний уур бухимдлын хамгийн дээд хэлбэр тэр мессежээр гарсан байгаа. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн надаас бусад өөр хинч байсан яг тийм үгэнд бол начиг тийм боловсон бас хариулгаагүй юу. Бас тэрнээс илүү хараал ерөөлөө үг хэлээ те. Бас нилээн юм бол хэлхэлээсэн баг. Миний хувьд бол бас даруухан байсан. Би бол хэлийгснээ хэлсэн. Гэхдээ яг чи миний инээ түрээдсэн л да. Тэгээд манай хүн гүнчээ хоёр бол тэгж зээлээр аваагүй. Тэгээд тэр үедээ бол мэдээж залруулгаа тэр хүүхэн өөрөө хийгээд сайтуудад тавьсан. Тэгээд би сайтуудаар цацсан. Тэгээд сайтууд тэрийг аваад бас хүмүүс түгээсэн. Тэгээд тэр яриа бол намжсан. Тэгээд сая би бас уран бүтээлд ороод ингэж яхад эсвэл мэдгүй санаатаа ингээд дахиад гаргаж ирээд идэм юм мэдгүй. Яг уран бүтээлтэй явж яхад тэр сенсац дахиад гараад ирсэн мөлий. Тэр бол намжсан сенсац. Тэр хүүхэн бол гүтгсэн, хил амаар доромжсон, нэр хүндэд бол халтсан. Бид нар бол үнэхээр тэгж хамтран ажилладаг газрууд бол байгаа. Юугээл хүний мөнгийг те 200 мянган төгрөг штэ те. Тэгэл тэр чинь бол мэдээж ажил хийдэг хүний хувьд бол маш их мөнгө би бол мэдж байгаа. Тэгэхэд бид хэд олонний танил олон хүмүүс таньж байхад тэгээд луурда цухтаагаад те жил гарan бол болохгүй штэ. Жил гарan ямар ч гэсэн намайг амар их дайрч тавшилж үгээр иддэг байсан. Тэгээд бүх ингээд нөгөө нэг зарын сайтуудаар тараацсан байхад нь би яагаад ингэж байгаа юм бэ? Тэгээд би дараа нь бүр ингэж үгээр идэх хань боли өгье гэсэн чи бүр шүүхтийн мөхтэй чи ста нэрэмэрэ бүр амар. Тэгээ би за энэ яриаг одоо орхигээд тэгээд тэр ямар ч байсан. Мэдээж гэхдээ аваагүй мөнгөө бол хинч өхийг хүсэхгүй. Гэхдээ бид бол өгсөн. Өгөөд тэгээд тэр хүүхэн за чиний хүсэж байгаа юмыг барагдууллаа тий. Аваагүй мөнгөө өгсөн байхгүй. Өгсдөө ч юм уу өгсгүй ч юм уу мөнгөө бол бид нар өгсөн. Одоо чи бидний хүсэж байгаа юмыг хий. Чиний зүг байсан уу буруу байсан уу? Тийм тэгээд тэр хүүхэн бол намайг амар хил амаар доромжлдог гэсэн. Намайг гэтээ очиод уулзсан чинь чи ийм охин байсан юм уу? Би чам ерөөсөө юм гэж бодоагүй шүү дээ тэгжээлээ. Тэгээд та нөгөө намайг доромжлаад нөгөө фэйсбүүкийн цаанаас янз янзаар бичээд идэг их ч мөн бидтэй ихс ч мөн л дөө. Тэг хүмүүс тэгж яриад идэг юм бэлээ амар сонин гэдэг тэр их тэгжсэн. Мэдгүй энэний төрмээр ч юм шиг уур хүрмээр ч юм шиг нэг тийм явдал болоод өнгөрсөн. Гэтэ яг ингээл нэг шинэ уран бүтээл гарах гэхээр л нэг юм сенсац дагаал ингээд идэх нь бас санаа гоё. Тэгээд бас яг энэ сенсацыг дагаад нөгөө энэ одоо зүйл дээр бас та хоёр нэр төрөө сэргээхэд бол шүүхэд хандна гэсэн бас нэг юм дээр бичсэн байсан л да. Тий шүүхэд хандъя гэж бодчихсон шүү дээ. Тэр чинь 2 хоногийн сенсац бол явсан. Бараг худалч хүнд хөрсөн дээр гიშих ирэхгүй болсон байсан шүү дээ. Тэгээд чи 200 мянган төгрөгийг хэмжилжээл 20 сая төгрөгийг хэмжилж ингэж яана гэд тэгсэн чинь уучлаарай миний буруу хэрвээ намайг шүүхэдэх юм бол би амиа хорлоно гэд тэгсэн. Тэгээ мэдээж бид нар бол за амар ууж уухантай айгу гоё байсан. Тийм. Тэгэл за одоо яшиг болидөө үнэн мөн угаасаа хизээд илэрдэг юм чинь энэ үнэн энэ зөв гэж батлах гэж нотлох гэж ингэж гүгээ яах вэ? Тэгэл хайцсан нэг амар чухал бидний хувьд байр суурь эзлэхээр тийм том асуудал байгаагүй учраас тэгээ орхисон. Тэгээд хүмүүс ч гэсэн бас ухаантай шүү дээ. Тэгээ өөрсдийн гэсэн толгойтой тарихтай хүний хэлснээр л ингээл ийшээг нийшээг ингээл явахгүй. Тийм болохоор
бас хүмүүс маань ч гэсэн өөрсдөө үнэн бодлыг ялгсан болохоор надад бол их тийм асуудал байгаа. За, сенсор дууссан. Одоо санаа амарч болно. Тэгээ одоо бас төгсгөлд уран бүтээлийн талаар би бас баг зэрэг асууя гэж бодож байна. Саяхан бас нэг кинон тоглож байгаа харагдсан. Тэгээ бас кинон тоглохдоо нөгөө киноны зураг авалтынхантайгаа хамт байрлаад баг 20 гаруй оноод нөхрөө орхиж яваад бас турааж мураагаад яваад байгаа зурагтай шүү те. Харин би кинонд явсан биш манай нөхөр нилээн царай алдаж ядарсан байлээ. Загнуулсан гэсэн шүү. Тий. Загнуулсан би чи айл гэрээ эзэгтэй хүн байж чи анхаарал халамж тавихгүй байна. Гэтэ зөв юм яриад байгаа юм л та. Зөв тэгээ би бол тэрийг үгүйсгээгүй. Тэгээ би өчигдөр бол загнуулаад гэртээ ингээ гэр орноо зүлгээ цэвэрлсэн. Тэгээд чи бол миний эхнэр хичнээн чамааг олон хүн таньж хичнээн чи сайн уран бүтээл хийжтэй чи хичнээн хөдөлмөрлөж ингэж байгаа ч юм бол мундаг намайг дандаа магтан сайшаадаг л да уран өгдөг урамшуулдаг. Эмэгтэй хүн чи яг л нөгөө 100 цаг шиг штэ ингээл уран өгөөл тэтгэлээ цэцэг навчиг дэлгрээл юм. Тэгэл гунтахаараа бороо мэт ölдэг ч юм уу те. Нэг тийм юм бол байдаг. Тэгээд манай хүн бол мундаг яг жан түнгийн тааруулцдаг. Тэгэл надад хэлэх юм бол хэлцэн. Тэгээд жоохон даруухан баймаараа шүү, даруулгатай баймаараа шүү. Та хитрхи задгаагаад байна те. Би өөрөөрөө байж ингээл тэнгүүдгүй чи ингэмээр байна. Одоо чи айл гэрээ эзэгтэй чи нэг буудалд амьдардаг ганц би хүүхэн шиг л яваад байна гэл үний юм л хэлж байгаа л да. Тэг яалтчгүй би бол сарын хугацаанд нөхрөө хайсан. Тэгээ манай хүн бол намайг байхгүй гэр орно айгуугаа явж яваад тэгээд хоолоо хийж идэхгүй байх гэж надад загнуулаа. Тэгээд өөрөө бол хоолоо хийж идээд бас мундаг байжсэн. Гэтэ яалтчгүй гэр оронд бол эмэгтэй хүний гар бол дуттгэл юм байл. Тэгээд намайг ирсэн ч одоо бөөн баяр. Гэтэ бас завгүй агаад байна. Клипний ажил гээл кино маань бас бүрэн дуусаагүй. Зураг авалтууд гээл араасаа бас миний араасаа ажлууд гээл. Гэтэ гоё штэ залуу хүн гоё завгүй ахтай гоё. Гэтэ мэдээж манай хүний хэлж байгаагаар бол зөв би хичнээн завгүй хичнээн мундаг их үйл бүтээгээ явж байгаа ч гэсэндээ нөхөртөө цаг зав гаргаж нөхрийнхөө хувцсыг угааж тэг гэр орноо цэвэрлж бол тийм цаг зав гаргах л хэрэгтэй. Одоохондоо нөгөө тэрэн дээрээ суралцааг байх шиг байна л да. Яванда гэрийн сайн эзэгтэй болох хаа. Тэгээ намайг ерөөсөө хоолны меню чинь нэмэгдэхгүй бай. Тэгэл нэг хідэн гарын хоолоо хийж өгч ийн гэл би чинь анх бантын хийдэг байхдаа л нөхөртөөгөө сууж исэн. Бадангаас өөр хоол хийдэг байхдаа сууж исэн. Одоо бас нэг 7-8 менютэй зэстэй. Тэгээд одоо жоохон нэммээр энэ тийм нэммээр энэ тэгэл яг хийж өгдөг хоолнуудаа л хийж өгөөд байна. Жоохон анхаарал халамж ингэмээр энэ гэл яг эр хүн болохоор би хүндэлдэг. Тийм учраас үгэнд нь орно. Тэгээд бас тэр үедээ ингээл яргунаал ингээл түнтгнээд уурлаад байгаа юм шиг байгаад байгаа ирнэ. Зөв юм хэлээд байгаа хэрэг. Тийм учраас би өчигдөр бол үгэнд нь орсон. Тийм. Урлагийн сайхан хувцсуудын нэгэлтэй та хоёр маань тэгэхээр хизээр нь үрийн зулаа өнөрсөл гэдэг нам нь хоёроос. Тэрийг одоо бурхан тэнгэрл мэдж байгаа илүү дээ. Бид хоёр бол нэг яг тэдэд яг одоо л эсвэл бүр ойрын 5 жилдээ биш ч юм уу тийм бол бодохгүй байгаа. Бид хоёр бол ирэх юм бол бэлэн. Тэгээд бурхан тэнгэр хизээ за та хоёр одоо нөгөө нэг бурхан чи яг мэдээд өгдгийг гэсэн ш тий. Тэгээд та хоёр одоо л яг хөвгт бол болно гэд өөрөө цаанаасаа ирсэн цагт нь тэгэл мэдээж халгаа тусал баярлал бэлгээ задлаа. Тийм түүнээс яг одоогоор бол хүүхдээ болох гээд амар хичээж байгаа ч юм уу тий. Эсвэл хүүхдээ болохгүй гэд ингэж байгаа гэсэн тийм юм бол байхгүй байгаа тий. За тэгвэл кино хизээ нээлттэй их вэ? Хэдийгээр ер нь гарах төлөвлөгөөтэй сая кино баг маань ажиллав тий. Тийм багийнх манаас яриад байгаа л да хизээ боломжтой байна гэд бас маш олон монгол кинонууд нээх гээд байгаа араасаа. Тэгэхээр боломжит цагийг харж байгаа л нээх байх гэж бодож байна. Тэгээд комеди, романтик, драма. Тийм бас хөрхи инээдтэй. Тэгээд бас драмтай, тийм уянгатай. Тэгээд үерхэл нөхөрлөлтэй хүмүүсийн найз нөхөрлөл ямар байдгийг үерхэл гэж ямар байдгийг хайр дурлал гэж ямар байдгийг мэдээж тэр бүхний багтааж шингээсэн тэр дундаа бас хүнд ойлгуулах гэсэн мессежтэй тий ухааруулах гэсэн тийм юмнуудыг хүмүүс маань үзээд бас ойлгох гэж бодож байгаа. Тэгээд гоё кино болох хаа гэж айгүй итгэж байгаа шүү дээ. Одоохондоо бол дүрсээ үзээгүй байгаа монтажны одоо 30-аад байна уу 30-50-тай явж байгаа монтаж маань.
Тэгээ монтаж бол дүрс бол бид нарт үзүүлэхгүй байгаа. Тэгээд одоо тун утахгүй клип маань цэцэгдэн Тинүүн Чойжо дуулсан байгаа. Тийм бас гоё хэмнэлтэй, цоглог хэмнэлтэй тийм гоё дуулсан байгаа. Тэгээд тэндээс бас үзэгчд маань үзэх байхаа гэж бодож байна. Тэгээд За баярлалаа. За ингээд сенсац нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрлөж байна. Тэгээд жүжигчин шүүдрээд уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. Дахиад ойр хавьдаа сенсац гарахгүй бол ерөнхийдөө хэсэг санаа амар байж болно. Дахиж нууцаар дагаж хэсэгтээ зовоохгүй. Гэхдээ дараа залхад уцаа авахгүй ба. за би гэтээ гайг байх гэж бодож байна. Ойрын би чамайг харин алга болчихоор чи нэвтрүүлэг хийхгүй байгаа юм болов уу гэж хэлсэн байхгүй. Эсвэл миний сенсац гарахгүй байна уу гэдээ амар бодоод. Тэгсэн чи яг ингээ яваадсан юм. Гэтэ бас тэгвэл сонирхол болсон юм байна. Үзэгчд үзээд одоо яах юм байгаа. Шинэ нэвтрүүлэг бол таалагдчихэж байна. Тэгээд би бас заавал үзнэ. Тийм. Тэгээрэй. Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд хэсэгтээ за нэг жилдээ болох Харин жилдээ ер нь гайгүй. Тий. За тэгээд Эсвэл цоглуулж жилийн дараа ирээ заяа. за жилийн дараанаас хэрвээ дагна гэдгийг мэдх юм бол айгүй төлөвлөгөөтэй ажиллана. Бас юугээл мэдгэж таахгүй те. Харин сайн ажиллаж байна тий. Дараагийн удаа бол танаа нэг ойр дотны найзтай ч юм уу холбогдоод найзаар ч асуулах шүү дээ. Одоо л өөрөө залгаж бас гинтэхгүй л нэ. За бас тийм ээ тийм болох юм байна. Ер нь улам нарийсаа л байгаа юм байна. Юм өгчөж байгаа юм байна. За баярлалаа. Баярлалаа амжилт хүсье. За үзэгчдээ бид бүхэнтэй хамт байсан үзэгчдээ хүнд маш их баярлалаа. Сенсац нэвтрүүлгийн 7 хоногийн шинэхэн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн туршид бид бүхэндээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Эх 7 хоногт илүү шинэ, илүү соргог, илүү шууган тарсан сенсацтай зочноор иргэд уулзгуулна. Тэр болтол түр баяртай.